За баярлалаа. За тэгээ өнөөдөр альва улс төр өөрөө эргээд түүх болж хувирдаг. Альва үйлдэл өөрөө эргээл түүх болол одоо бичгтэл үйлддэг. Тэгээ би өнөөдөр бас олонгоч өнөө цонхонч өнөө нэгдүгээр хийндээ хүндэтгэлтэй хандах хэвээр. Хоёрдугаар яасан ч их дуустдаггүй гүтгэлэг дайралт одоо энэ хар заваан хил ам байдгийг яасан ч их дуустдаггүй ханд цаддаггүй сонзон байдгийг би мэдэхгүй би инженеэр залууг мэдэхгүй юм байна. Хоёр парламент хамт суулаа. Тэгээд мөнхийн нэг твиттерийн нэг гүтгэлгийн заваан хар хил амаар л дандаа дайрч тавталж байгаа. Чи гартаа бариад цагдаагийн нэг нотлохоо барьчихад тэгээ шүүхийн нэг тогтоол барьчаад хүнийг янз бүрээр шүүмжилж ялт. Би чиний хандгаалт барьсан генералуудын байшинг ярьдгүй шүү дээ. Чи Батлан сайд байхдаа л барьсан гинлээ. Тэр хүүхд залуучуудын гулгадаг уулыг хаагалч баахан модон амбар барьсан л эдэн тэрбум төгрөгөөр чилээ. Тэгээд нэг ийм байдлаар би тэгээд энийг чи яагаад ярьдгүй гэхээр би хууль шүүхийн байгууллагын нотлохоо байхгүй учраас би ярьдгүй. Тэ чи бол зүгээр барин тавин хүн дайрчлаад байгаа байхгүй. Тэгээд ер нь залуучуудын хувьд хэлэхэд бол нэг амандаа орсноор хүнийг дайрч доромжилдаг нь бол ус төчвний зан чанар биш шүү. Ялангуяа олон голсон үед цөнх рүүгээ аль болох бүдүүлэг үг хэл баг хэрэглээч. Тэгээд нэг одоо хит эрдсэн, бардсан, бярдсан ийм байр суурьаар асуудлыг ярьдаг бол одоо таарт юу дутуу юм бэ? Таарт бүхэл эрх мэдэл ирлээ шүү дээ. Таар 65-аас сууж шүү дээ. Таар үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгчинж байна. Дуртаагаараа засгийн газар байгуулах хэрэгчинж байна. Энэний ард яг энэ хэмжээний хариуцлага танд хүлээж байгаа шүү. Тэр хариуцлагаа үүрэх чадвараа бас тооцоорой. Бярдаж болно. Олонхороо төрөөрж болно. Гэхдээ эргээд хариуцлага нэхин шүү. Ард түмэнч хариуцлага нэхин шүү. Сонгогч хариуцлага нэхин шүү гэдгийг зориуд хариуцлагатайгаар хэлмээр байгаа. Өнөөдөр зөв ахмадуудаас суралцаач. Би энэ дотор олон одоо парламентаас сууж ирсэн олон хашир улс төрчид байгаад бас баяртай байна. Тэгэд өнөөдөр би гэсэн байдлаар юм болгонд цээжэд илддэг болооч. Таарыг ард түмэн харж байгаа шүү дээ. Сонгогчд харж байгаа. Бид бол яг алдсан онсонч байсан хариуцлага хүлээгээд ялагдлаа хүлээгээд өнөөдөр цөнх болоод энд сууж байна. Бид хариуцлага хүлээнэ. Хүлээсэн, сонголтоор хүлээсэн. Одоо бид ард түмнийхээ дуу хоолой болж олонхын явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Тэр үүргийг хүлээж энд парламентд сонгогдож орж ирсэн. Тэр сонгогчдын өнөөдөр яг үнэндээ бол энэ 65 хүн нийт сонгогчдын 50%-ийг аваагүй шүү дээ. Тарын нийт авсан саналын хэмжээг мэдж байгаа юу? Та нийт сонгогчдын 44%-ийг л авсан. 44% саналаар 65 хүн сонгогдож орж ирсэн. Бид ерөөсөө нийт сонгогчдын 35% саналаар сонгогдож орж ирсэн. Нийт сонгогчдын 13% саналаар өнөөдөр Баасанхүү гишүүн ганцаараа сонгогдож орж ирсэн. Ингээд яг бодит төлөөлөл аваад харах юм бол таар бол олон хүн шүү. Энэ сонголтынхоо бас төлөөллийг харгалзаж үзээрэй. Бас зөв тооцож, зөв бодоорой. Хэтэрхий битгий бярдаарай. Асуудал жоохон ухаалаг хандаарай гэж та бүхэнд хэлэх гээд байна. Тэгээ өнөөдөр энэ оруулж ирж байгаа бүтцээр би хэллээ дөрөв хүүхдийн бодлого бол тусдаа шүү ерөнхий сайдаа. Энэ хүүхдийн мөнгө олгох асуудал, хүүхдийн эрх хамгааллын асуудал, хүүхдийн хөгжлийн асуудлыг залуучуудтай авч хутгаж, хүүхдийн одоо тэр тал дээр тавих төрийн бодлогыг бүдүүрүүлэх ийм алхам хийж болохгүй. Энэ чи буруу шүү. Насан турсан Монгол улсын иргэн насан туршаагүй хүүхд хоёрын хооронд асар их ялгаа байдаг шүү. Тийм учраас өнөөдөр эрд цэргийн насан туршсан 20 настай залуу хүүхдийн одоо хүний асрамж шаардлага, халамж шаардлагатай 5 настай хүүхд хоёрыг зэрэгцүүл тавьж болохгүй. Хөгжлийн бодлогыг адилтгаж үзэж болохгүй. Тийм учраас өнөөдөр хүүхдийн мөнгө, хүүхдийн одоо эрх ашигын асуудал өнөөдөр ингэж хөндөгдөж болохгүй гэдэг би бас энэ салбарыг үзчихсэн сайдын хувьд бүр танаас би амжилтлан гуйж хүсмээр байна. Энэ асуудлаа эргэж хараач. За дээр нь энэ төрийн албаагчдыг хомрлон халах энэ сэтлээ болоо. Өнөөдөр тэр 120 мянгаас 180 мянга болсон байна уу, хэд болсон байна. Монголын ард түмэл байгаа шүү энэ чинь. Тэр 60 мянган хүнийг одоо тэгээд хааш нээх гэж байгаа. 60 мянган ажилгүйчүүд гудамжинд гарах юм уу? Өнөөдөр ийм байдлаар асуудал хандаж болохгүй. Та өнөөдөр 1300 гэж ярьж байна. 1300-аар тогтохгүй наадах чинь мэдж байна.
Наа чинь бүр доор хаяж 10 20 дахин өснө. Ийм